Нэгэн цагт монголчуудыг байлдан дагуулж байсан Солонгосын олон ангит драма киноныг та хэд санаж байна уу? 60-аас 160 ангийн хооронд үйл явдал нүрэндэг эхнэрийн өрх, дээжэнгүм, хар санаава хайр сэтгэл гэх мэтлэн алтан үеийн драма кинонуудын заримыг монголчууд бараг үе дамжин үзсэн байдаг шүү дээ. Тэгвэл өнөө цагт энэхүү урт удаан үргэлжлэх учир нь олдохгүй драма цувралууд ердөө 2 минутанд багтаан хийдэг болсон гэвэл та итгэх үү? Сүүлийн үед дэлхийд дахины стриминг буюу интернетээр шууд дамжуулан кино үзүүлдэг зах зээлийг хятадын 1-2 минутын урттай богино хэмжээний драма кинонууд аль хэдийн тэргүүлж эхэлжээ. Нийтдээ 20-100 ангийн үйл явдалтай 1-2 цаг үргэлжлэх эдгээр кинонууд нь зөвхөн гар утсан дээр босоо форматаар үзэх зорилттой хийгдэг ба өнгөрсөн 2024 он гэхэд хятадын дотоодын зах зээлээс 7 тэрбум Америк долларыг олсон байна. Тэгвэл 2025 оны байдлаар хятадын Drama Box, Real Short, Moboreels, Wawa зэрэг 2 минутын драма буюу микродрама киног үзүүлдэг сайтууд дэлхийд дахинаас 700 сая Америк долларын орлогыг олж Америк нэгдсэн улсад хэд аль хэдийн 370 сая удаа татагдаж. Өнөөдөр имжлэгээр бид хятадын 2 минутын драмын талаар тайлбарж өгөх бэлтгэлээ. Эдгээр богино хэмжээний кинод нь хэрхэн хийгддэг вэ? Хэрхэн дэлхийд дахинаас хэдэн тэрбум долларын ашиг жил бүр олдог вэ? Хэрв та хэд маань манай бичлэг таалагдсан бол лайк болон subscribe үлдэхээ мартаоцай. Тэгжүүл бид дараагийн имжлүүдийг илүү ихээр оруулна шүү дээ. Ингээд бичлэгэнд орцгоё. Хятадын 1-2 минутын богино хэмжээний драма кинонуудыг хятадын дотоодын зах зээлд дуанжу хэмээн нэрлэгддэг байна. Дуанжугийн гол онцлог нь 1 ангийн үргэлжлэх хугацаа голчлон 1-2 минут байдаг бөгөөд 3 минутаас хэтрэх нь маш ховор байдаг гэж. Гэхдээ нэг цуврал нь 20-100 ангиас бүрддэг учраас нэг бүрийн хэмжээний кино үзэх хугацаатай тэнцдэг гэсэн үг. Дуанжу буюу эдгээр 2 минутын урттай драма кинонууд нь гар утсан зориулж босоо форматаар үзэхээр хийгдэг бөгөөд TikTok, YouTube Shorts болон Facebook, Instagram Reels эд хүчээ авч өнөө цагт хэрэглэгчдийн анхаарлыг татах тун оновчтой стратеги болоод байна. Гэсэн ч эдгээр богино хэмжээний драмуудын TikTok болон бусад платформуудын кинонуудаас ялгарх онцлог бол мэргэжлийн уран бүтээлчд ажиллагаараа өөр юм. Өөрөөр хэлбэл дуртай өөрийн гэсэн бичлэгээ хийж болдог Shorts, Reels болон TikTok-ийн бичлэгүүдээс арай илүү мэргэжлийн кино урлаг талаараа ялгардаг гэсэн үг юм. Сэдвийн хувьд Дуанжуун дотоодын болон гадаад зах зээл зориулан өөр өөрөөр хийгдэг бөгөөд дотоодын сэдвүүд нэвчлэн маш уран төсөөлөл бүхий үлгэр домгийн түүхүүд байдаг бөгөөд хятадын дотоодын веб түүнүүдээс сэдвэлсэн байдаг. Ерөнхий хэлбэрээр өвдгөөл эдгээр богино хэмжээний драмууд нь хурдан өрнөлттэй, барууны савнгийн дүртэй ижил боловч тэрнээс ч илүү хурдтай гэд та төсөөлөд үзтээ. Гадаадын буюу дэлхийн зах зээл зориулж яг богино хэмжээний кинод хийхдээ хөвчлэн нууц үйл явдал эсвэл баян ядуугийн ялгаа, баян болон ядуу хосуудын хооронд хайр сэтгэл, романс, араар тавилт, гэмт хэрэг гэх мэт хэрэглэгчдийн анхаарлыг шууд татж чадхуйц хит хэдрүүлэлттэй үйл явдлаар хийгдэг үлээ. Дуанжугийн үзүүлсэн хамгийн анхны томоохон амжилт нь 2014 оны 12 дугаар сард гарсан Surprise гэх кино бөгөөд гарсан даруйдаа интернетээр дамжуулан 1.4 тэрбум үзэлт авснараа уг бидний ярьж байгаа 2 минутын урттай драмуудын эхлэл болсон байна. Өдрөөс өдөрт улам хөгжих шинжлэх ухаан, технологи болон 5G сүлжээний ачаар босоод төрлийн форматтай богино хэмжээний кинодын эрэлт сүүлийн жилүүдэд их өсөж байгаа бөгөөд өнгөрөгч 2023 оны байдлаар зөвхөн хятадд үзэгчдийн тоон 1.6 тэрбумд хүрсэн байна. Тэгвэл уг аппликейшнууд ба цувралууд хэрхэн үзэгчдийг өөр дээрээ татж чаддаг вэ? Хятадын энэхүү богино хэмжээний драмууд нь хэрэглэгчдийг тогтмол татахын тулд контентын агуулга дээр ихээхэн анхаарал хандуулдаг. Дуанжу буюу богино хэмжээний кинодын гол онцлог нь хэд дурдан үйл явдал хэмээн бид өмнө хэсэгт дурдсан байлээ. Дээрээс нь кино бүтээгчдийн зүгээс үзэгчдийн анхаарлыг 1-2 минутанд бүрэн төвлөрүүлж дараагийн ангиудыг үзэх сэдлийг төрүүлэхийн тулд огцон мэргэлтүүдийг тогтмол ашигладаг. Та YouTube сувгаа нэхээс эхлээд алгоритмыг зөв ашиглаж чанартай контент бүтээгээд ашиг орлоготой болтлоо хөгжүүлж бүхий л аргыг нийт ороод сурмаар байна уу? Тэгвэл анхаарлаа нааш хандуулаарай. Контентийг ютубер болох нь зөвхөн олон танигдах эсвэл мөнгө олох биш ээ. Энэ бол таны дотоод сонирхол хүсэл санааг бодит амжилтанд өргөх гайхамшигтай арга зам байна. Эдгээр юу агцсан бэхээр контентын найрлага форматыг өөрөө зохиож сурах, алгоритмын учрыг нэгэнгүй ойлгох, тулгарсан бэрхшээл бүтлгүүтлийг даван тулах сэтгэл зүйн ур чадвар, бүр цаашлаад гадаад хэл дээр контент бүтээх, хиймэл оюун ухааныг бүтээлчээр ашиглах зэрэг агуулгууд багтсан байгаа. Та өөртөө хөрөнгө оруулж ютубер болох аяллаа яг одоо эхлүүлээрэ. Хүн болгоны дотор л контент бүтээх гэсэн нууцхан хүсэл байж л байдаг. Үүнийг хийж үзэж байж л мэднэ. Тэгэхээр одоо эхлэхгүй л хэзээ эхлэх юм бэ? Та сургалтаа Задлан цэгийн минь вебсайтаар орж хүлээн аваарай. Жишээ нь баян залуу болон ядуу охины тухай өгүүлэх драмын 1-2 минут үргэлжлэх анги дээр баян залууг сонирхдаг өөр нэгэн ядуу охиныг хорлох эсвэл янз бүрээр чадрах, аимшигт нууц задрах гэх мэтлэн хэрэгчдийн анхаарал, гайхширлыг төрүүлэх үйл явдлууд олон давтагддаг. Мөн эдгээр нэгэн хийвийн огцон мэргэлтүүд нь бус кинон дээр ч түгээмэл ашиглагддаг байна. Үүний зэрэгцээ уг 2 минутын драма кинонуудыг хийхэд маш хурдан байдаг бөгөөд инх Дуанжу буюу 2 минутын кинонуудыг ердөө 2-3 хоног зарцуулж харьцангуй бага төсөвтөөр хийдэг аж. Энэ байдлаар хятад улс зөвхөн 2024 он гэхэд л 8,000-аас дээш мини драма кинонуудыг үйлдвэрсэн бөгөөд энэ дэлхийн бус орнуудтай харьцуулахад 10 дахин өндөр үзүүлэлт юм. Амар гоц. Ингэж хятад улс хурдан хугацаанд сэдвийн чиг хандлага ба хэрэглэгчдийн хүсэл сонирхол дасан зохицсон бүтээлүүдийг гаргаж 2 минутын драмаагаараа дэлхийг байлдан дагуулад байна. Дээрээс нь 2 минутын урттай драманууд нь энгийн телевиз болон стриминг үйлчилгээнүүдийн цувралуудаас томоохон ялгаатай байдаг. Дуанжу буюу 2 минутын урттай контентууд хэдийгээр бусад бүрэн хэмжээний цувралуудтай адил мэргэжлийн баг хамт олноор бүтээгдэгч тэдгээр бүрэн хэмжээний цувралуудтай харьцуулахад маш бага төсөвтэй хямд хялбар аргаар бүтээгддэг.
Мөн босоо форматаар зөвхөн гар утсаар үзэхэд зориулагдсан байдаг болохоор бүрэн хэмжээний цувралуудын нарийн ширийн ажил байдаггүй. Томоохон зураг авалт хийх шаардлагагүй байдаг гэсэн. Бас дээрэс нь амжилттай болсон скриптийн загварыг давтан ашиглаж өөр хэлбэрээр баг зэрэг өөрчлөлт оруулж киногоо хийдэг байна. Үүний үр дүнд хэдийгээр үзэгчдэд дахин давтагдсан мэт сэтгэл төрүүлдэг ч гэсэн тэдний анхаарлыг татаж чадсан хэвээр байдаг нь уг төрлийн киноны өрөлт өндөр байгааг илтгэж байгаа юм. Хятадын богино хэмжээний драмууд ихэвчлэн премиум буюу хэрэглэгчдэд эхний хэдэн ангийг үнэгүй үзүүлж анхаарлыг нь татна. Түүний дараа төлбөртэй ангиудыг сурчлах хэлбэрээр орлого бүрдүүлдэг байна. Олон улсад түгээмэл ашигладаг 2 минутын драма аппуудад виртуал валютын систем чухал үүрэгтэй байдаг бөгөөд үүний нэг жишээ нь Reel Short аппликейшн дээр ашигладаг зооснууд лээ. Эдгээр виртуал зооснуудыг ашиглахын тулд хэрэглэгч заавал ап дээр судалдан авалт хийх шаардлагатай болдог бөгөөд мөнгөгүй тохиолдолд ап дээр янз бүрийн сурчлагаа үзэж зоос авах боломжтой байдаг байна. Dramabox аппликейшн гэсэн мөн үүнтэй ижил зарчмаар ажилладаг ба хэрэглэгчдэд эхний хэдэн ангийг үнэгүй үзүүлсний дараагаар тэдэнд бол нэг зоо судалдаж авах эсвэл бүх контентыг сарын турш хязгааргүй үзэж болох боломжийг санал болгодог. Энэ загварын ачаар драманууд өөрсдийн кинонууд дээр хэрэглэгчдийн анхаарлыг дээд зэргийн байдлаар төвлөрүүлж дараа нь төгсгөлийг нь үзэх сэтгэл зүйн хандлагыг нь ашиглаад энгийн үзэгчдийг тогтмол төлбөр төлдөг үзэгч болон хувиргадаг гэж. Энэ үед 2025 оны эхний улиралд Хятадын драмын аппликейшнуудын худалдан авалтын орлого аль хэдийн 700 сая доллар хүрч өмнөх оныхоос 40% өсөд байна. Дээрээс нь одоо уг төрлийн аппликейшнууд ба кинонууд дэлхийд дахинд эд хүчээ авч Америкийн зах зээл рүү аль хэдийн оржээ. Мөн саяхнаас манай зах зээлд хурдтай нэвтэрч Хятадын мини драмануудыг орчуулсан бичлэгүүд Facebook-ийн орчинд маш ихээр цацагдаг болсон. Олон 10 группүүд үе. Хятадын богино хэмжээний видео платформуд олон талд мөнгө олох стратеги ба хурдан бага хүртэлтэй контент үйлдвэрлэлийн тусламжтай өдгөө дэлхийд хэрэгжүүлж байна. Аппликейшн дотор худалдаа авалт нь уг төрлийн бүтээгдэхүүний орлогыг үр дүнтэй өсгөж хэрэглэгчдийг татан оролцуулах хүчтэй механизм болсон хэвээр л байна. Гэвч хамгийн гол нь Хятадын 2 минутын драмануудын амжилт нь технологи болон хэрэглэгчдийн зан төлөвт тохирсон шинэ контентын загвартай тун оновчтой хэрэгжүүлснээр бий болсон гэдгийг мартаж болохгүй шүү. Монгол ч гэсэн үүнийг туршсан 2-3 аппликейшн бол үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байлээ. Энэ үрээд бичлэг маань дуусч байна. Хэрвээ таалагдсан бол лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Би танаас маш хэрэгтэй нэг юм хэлж өгч байна. Хэдхэн хором наашаа анхаарлаа хандуулаарай. YouTube задлан гэдэг шинэ ном гаргасан. За энэ ном болохоор англи монгол гэдэг 10 гаруй сувгийг сүүлийн 6 жилийн турш ажиллаж байсан туршлага дээр үндэслэн хийгдсэн байгаа. Нийт бол 1.5 сая subscribe-ыг цуглуулсан шүү дээ. Энэ олон сувг хийж байгаа. Тэгэхээр танд энэ ном яагаад хэрэгтэй гэж. Тэгэхээр шүү дээ та одоо хобби, бизнес эсвэл community ямар ч зорилготой байсан бэ? Яаж контент хийхээ яг таг ойлгох болно. За тэгэхээр энэ номд юу байгаа вэ гэхээр үзэгчдийн анхаарлыг эхний 5 секундэд яаж төвчхийг сурна, хүн рүү чиглэсэн контент хэрхэн бүтээхийг нүдэнд харагдал зааж бичсэн ном аа. За тэгээд мэдээж хэрэг өөрийн брэндээ өсгөж мөнгө олох бодит стратеги суралцсан санаанаас эхлээд эвлүүлэг хүртэл бүх алхмыг системтэйгээр зааж бичсэн байгаа. За дээр нь мэдээж хэрэг тоон мэдээлэл суурьж өсөлт авчрах стратегиуд байгаа. Хамгийн гол нь ямар ч хувцсны халаас нь багтах ийм хэмжээтэй авсаарх ном байгаа. Нийтдээ 250 онцтой буюу та ингээд гадаад дотоо хөдөө явахдаа ч юм уу наадмын амралтаар уншихад маш тохиромжтой байгаа шүү. Үүнээрээ санахад маш цөөхөн хуваар хэрэглэгдсэн байгаа. Хязгаарлагдвал тоотой гэсэн үг. Та тэгээд яг одоо энэ дээр гарч байгаа хайг буюу pop culture цэгийн сайтаар ороод шууд цахилаад үнэгүй хөргүүлээд аваарай. Хөргөлт үнэгүй гэж байгаа шүү дээ. Тэгээд шууд авах линкийн видеоны комент болон description дээр бас байрлуулж байгаа. Тэгэхээр нэмжлэгээр дүүнартаа бэлгэлж гисэн яг таарсан сайхан биелэг болно шүү. Нэг номоор контент бүтээх цогц системийг гартаа оруулах гэж боддоо.